бидний Есүсийн дэлхий дээр ирээд тэгээ та нарны амьдрал шинэ их түүх эхэллээ гэсэн. Бүтээгч бурхан, авралын бурхан энэ газар дээр ирээд айлтсан байтал үүнд итгэхгүй. Тэгээд Есүсийг дагаж байсан дагалдагч ч мөн адил зүгээр итгээд амин гэж тэг хэлж болох ч тэг яагаад итгэдэггүй байсан юм бол тэг бидэнд хүн төрлөختөнд бидэнд хуучин хүний байр суурь, шинэ хүний байр суурь гэж бий. Хуучин хүний байр суурь гэж юу вэ? Тэг бидний дотор бузар муу, хорон муу сүнс орсон байна гэсэн орсон байгаа байдал юм. Бурханд итгэхгүй байх хүсэл дүүрэн бузар муу сүнс. Тиймээс шин сүнсийг байр суурийг өгөхийн тулд бурхан дэлхий дээр ирсэн. Иохан номын 1:12 дээр өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэр тэтгэсэн хүмүүст бурханы хүүхэд болох эрх мэдлийг өгнө гэсэн. Тэрээр та бүхний биеийн дотор хамт байж гэмээн бидний дотор байсан хуучин байр суурь бузар сүнсэнд ижлүүлсэн байдалтайгаар сүнслэг ертөнцид итгэхгүй бурхан надад айлсан үгийг зүрхэндээ суулгахгүй байхаар хуучин хүний минь байр суурьаар намайг барьж байгаа энэ бузар муу сүнсийг шинэ эрх мэдэл, шинэ сүнс, шинэ байр суурьаараа солих нь бурханы бидэнд өгч байгаа бэлэг юм. Тиймээс аль хэдийн бидний эзэн Есүс дагалдагч нараа дуудаад үгээ айлсан. Би та нарыг хүсээд дуудсан хуучин хүний байр суурь гэвэл бүхий л амьдралынхаа туршид сатаанд боолчлогдсон бузар сүнстэй нэгэн хэвээрээ хүнтэй харилцах харилцаануудыг байнга сүрэлд хүргэж амьдралынх нь бүхий л хэсэг тэнцвэрээ алдагдаж нурсан байгаа байдлыг сэргээх цорын ганц арга зам бол шинэ хүн болж өөрчлөгдөх шинэ байр суурьтайгаар амьдрах явдал юм. Тиймээс биднийг дуутахаар ирсэн байгаа бурхан бидний дотор бидний биеинд хамт оршино. Тэрв тэгвэл түүний өмнө ямар байсан юм бэ? Өөр нэгэн сүнс бидний дотор байсаар орж ирсэн байсан гэсэн үг юм. Та бүхний дотор орсон байгаа хуучин байр суурь нь магадгүй таныг амжилттай амьдруулж байгаа юм шиг харагдаж боловч тэр бол төөрөгдөл, андуурал юм. Та бүхний байр суурийг үргэлж хулгайлан өхөөлж сүрүүлдэг нэгэн сүнслэг зүйл бидний дотор оршин байдаг. Тиймээс эхэлсэн байсан ч эхэлж ирсэн байсан ч төгсгөл ирсэн байсан ч ялгаагүйгээр бидний дотор орсон байгаа хорон муу сүнсний нөлөөлөлтэй хүнийг суглан гаргах цорын ганц арга зам нь Есүс Христ юм. Тиймээс Есүс Христ өөрийнхөө хүмүүстэй хамт байхын тулд мөн тэднийг илгээхийн тулд гэсэн шүү дээ. Тиймээс бид хорон муу сүнсийг хөөн зайлуулж Есүс Христ миний дотор орох үед миний доторх сайн мэдээний ажил эхэлдэг.
Тэр нь миний сүнсийг эдгэрлийн байдал дотор эмчилж эхэлнэ гэсэн үг юм. Миний дотор сайн мэдээ эхлэх юм бол миний тэр сайн мэдээлэг байдал миний эргэн тойронд өөр хүмүүст ч нөлөөлөл болдог. Тиймээс үнийг мэддэг нэг нь мэдэрсэн нэг нь хийгдэг нэг зүйл нь Есүс Христийн нэрээр бузар сүнсийг хөөн зайлуулах эрх мэдлийг бүтээгч Бурханаас хүлээн авах явдал юм гэдгийг мэддэг болно гэсэн үг юм. Энэ нь та бүхнийг тайвшруулах гэж та бүхнийг ингээд нэг юм уруу татах гэж талдаа оруулах гэж миний хэлж байгаа үг ерөөсөө биш. Харин бидний аврагч Бурхны хүү Есүс Христ энэ дэлхий дээр өөрийнхөө биеэр шууд ирээд 12 дагалдагч нараа дуудахдаа хэлсэн байгаа үг юм. Тиймээс Есүс Христ гэдэг тэр нэр таны бие сэтгэл дотор нэг болж Иммануэлээр хамт байдаг Бурхнаар ингэж мэдрэхгүй юм бол магадгүй энэ дэлхийг орхих өдрөө хүртэл бид нэг юм сайн ярьдаг хүмүүсийн номлолд өөрсдийнхөө оюун санааг булаалгаад амьдралаа дэмий хоосон гарцтай зогсохгүйгээр амьдралдаа үлдэх өв хөргөмж тэр гай гамшиг дотор орох болно. Өнөөдөр яагаад нэг тийм онлын шинжтэй ойлгохгүй төвхтэй номлолуудыг хүмүүс сонсох гэж хүсэн тэмүүлнэ вэ? Миний бие дотор Есүс Христ Бурхан хамт байхгүй байгаа учраас юм. Тиймээс номлогчдын үгийг сонсоод өөрхийн сэтгэл ямар нэгэн тайвширлыг олж авах зорилготойгоор түүний хойноос тэмүүлдэг. Тийм байдалтай амьдрах юм бол хүний жинхэнэ дүр төрх ямар байна гэж бодож байна. Хүн тэгж явсаар байгаа цашинлаг байдал хуурамчтай дотор ийм хүрээлэл дотор орчих юм бол тэгээд хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй өвчлөлт хүлэгддэг байгаа. Хүний үгийг сонсоод үзвэл ментал гэдэг өвчин ирдэг. Түүнийг ингээд дараагийн шат руу гүнзгийрээд орохороо сэтгцийн өвчлөл болно. Түүнийг дагаад тэгээд өөр олон өвчлөлүүд миний бодол санаагаар дамжин бие сэтгэлд минь орох үе хаалга нэгддэг байгаа. Тэгээд дараа нь түүний дараагаар бас нэг тэглэх асуудал нь бүдрэх асуудал нь юу вэ гэвэл санхүүгийн асуудал, эдийн засгийн асуудал. Сатан нүдэнд харагдахгүйгээр энэ ийм агаарын хүч ингэж хөдлөж байгаа юм шиг агаарын хүчний эрх мэдлийг барьсан нэгэн гэж Библиэлд хэлдэг. Бидний ундлахын өрөө хүртэл бидний гар утсаар дамжуулан гар утсан дэх офлоор дамжуулан эпер дамжуулан бидний керма руу ингэж гар нь орж ирдэг. Юугаар дамжигдж вэ? Үл итгэлээр дамжиж. Амьд оршигч Бурхан та бүхэнд ивэлийг өгч, нэгүслийг өгч, залбирлын хариултыг өгч, өдөр бүр идэх хоол хүнсийг өгсөн байтал Бурханд нэг ч удаа талархаж үзээгүй хүмүүс.
Эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүн гэж зөвхөн амаараа л хэлдэг хэрнээ итгэдэггүй хүмүүс. Тиймээс тэд асуудал ирэхэд Есүсээс зугтаж, урваж тэгээд хүмүүстэй харилцах эргэн тойрны бүх харилцаагаа өөрийнхөө сайн дураар бүгдийг нэвтдэг. Тиймээс үл итгэл бол махан биеийн энэ нүдмэн харанхуйлах явдал юм. Хамгийн түрүүлж ирдэг зүйл нь өнөөдрийн Библийн хэсэг дээрээс харвал хичнээн махан биенийх нь нүд харанхуй байсан бэ гэвхээр Есүсийг хүмүүс зүгээр л манай хороонд хамт амьдардаг нэг ах, нэг залуу, нэг хүү гэдгээс илүүгээр харах чадвар байхгүй байдалтай болсон байна. Агаарын хүчний эрх мэдэл хүний дотор орох юм бол хүний тэр сүнслэг нүд нь харахаа болоод энэ махан биеийнхээ энэ хязгаар дотор л хардаг болдог. Та нар нүдний эмнэлэгт очоод хоёр нүдээ ингээд шинжлүүлээд үзээрэй. Зүүн нүд ингээд арай сул байдаг, гардаг. Зүүн нарны тусгалыг их өөр дээрээ авсны улмаас. Тэгээд таксины жолооч нарын зүүн нүдний хараа их муу байдаг. Ингээд сайн гэрэл юм шиг, нарны гэрэл ингээд маш сайн гэрэл юм шиг ингээд байдаг ч гэсэндээ их ингэж шууд авах юм бол хүний нөгөө нэг юм биеийг муутгадаг юм гэрлийг агуулдаг байгаа. Агаарын хүчний хоёр хогч нэгэн үл итгэлээр хүний дотор оршин байгаа болохоор хүний нүд ингээд ийм бүрэнхийлэх, бүрэлдэх, харанхуйлах байдалтай болдог. Тэгээ Бурхны талаарх мэдлэгэнч бүрсийн бүдгрээд энэ нийгэм гэдэг энэ систем дотор тэгээ мэдлэгийнх нь нүдч сохордог. Тиймээс би юуг харж, юуг хийх ёстой вэ гэдгээ огт мэдэлгүйгээр зүгээр л өдөрт 3 удаа хооллоод өлсгүй амьдрах гэдэг тэрхүү гай зовлон дотроо л хүлэгдээд залхуурал, ядуурал, хүчгүй байдал дотор Бурхны талаар мэдэж хүсэлгүй өдрүүдийг өнгөрөөдөг. Үл итгэл бол шалгахгүйгээр хүнийг ингэж маш сандарсан ингээд хурдан шидчих юмсан ингээд ийм сэтгэлийг ийм яаруулсан байдал л хүнийг хүргэдэг. Хүний сүнслэг нүд харанхуйлах үед мэдлэгийн нүдч харанхуулаад тэгээд хүн ингээд өөрийн мэдлэггүй бүр ийм бүх юмд ийм нэг яарсан давчсан сэтгэлтэй болдог. Тэг ингээд ийм яарч тавьсан сэтгэлээс ирдэг байгаа илтгэлэн дээр бий болдог байгаа зөрчилдөөнүүд нь хүний амьдрал илүү тийм өргөн ангалыг бий болгодог. Тэгээд итгэлээр амьдрдаг гэж хэлдэг хэрнээ яг тийм тогтсон байр суурьгүй ингээд сэтгэл зүйн хувьд нэг юм апдаун, дээшил, доошлдог ингээд тийм байдалтай. Тийм хүний хийж чаддаггүй зүйл нь юу вэ гэвэл Есүс Христийг бүх зүйлийн эрен тэргуунд тавих. Нүдэнд үл харагдах. Энэ дэлхийн ойрхогч хүний оюун санаа, бие махбодыг тэр чигээр нь ингэхүү бариад тэгээд бүхий л өвчлөл санаа зовлтоор дүүргэж байна. Хүний сүнслэг нүд нэгдэхгүй юм бол сүнслэг нүд нь нэгдээгүй байвал хүний махан биеийн нүдч бүрэн нэгдэж чадахгүй, мэдлэгийн нүдч нэгдэж чадахгүй. Учир нь Бурхан болон хүн болол сүнслэг оршихуй юм. Тиймээс сүнслэг оршихуй нэгдэж байж
бид тэрхүү Бурхныг харж чадна. Тиймээс та нар намайг даг гэж хэлэх үед түүнийг дагаж харж чадна. Сүнслэг нүд нь нэгдэхгүй бол намайг дагаад ир гэдэг үгийг сонссон ч ямар үг вэ гэдгийг огтхон ч ойлгохгүй. Түүгээр зогсохгүй. Талита кум боссоо далах гэж хэлсэн ч ойлгож сонсохгүй. Өөрийнхөө биеийн дотор хуримтлагдсан байгаа үйл итгэлийн хараалыг Есүс Христээр нураах тун. Энэ үгийг хэлэхэд Есүс өөрийнхөө төрсөн нутаг дээр энэ үгийг хэлсэн. Тэнд түүнийг сонсогч хэн ч үүнийг ойлгож чадсангүй. Есүсийн хайр цуглаан дотор одоо амьд оршигч Бурхан үгээ айлдан байтал үүнийг ойлгож сонсохгүй байна гэдэгтэй адилхан юм. Учир нь сүнслэг нүд нь хаалттай байгаа учраас. Тиймээс хүмүүс амьдралынхын зуршил үргэлж мэрэг төлөг хий хоосон бодол тахил өргөл барьс дотор хүлээстэй байна. 20 дугаар Коринт номын 10-ын 20 дугаар ишлэл дээрээс харвал харь үндэстнүүдийн өргөдөг байгаа мөргөл нь чөтгөрт өргөдөг мөргөл юм а гэсэн. Өнөөдөр мэрэг төлөвний шинжтэй тэр шашинлаг байдал таны бие бодол санаанаас Есүс Христийн нэрээр салан нурах болтугай хэмээн гэрөөж байна. Христийн нэрийг мэдэхгүй бол бүгд тийм мэрэг төлгийн чанартай итгэл дотор ундаг байгаа. Солонгос улсын хувьд байгаа нөгөө өөрийгөө аврагч гэж нэрлэж байгаа гаж урсгалыг үүсгэгчдэд 70 гаруй хүн болсон гэнэ. Тэр 70 гаруй хүн бүгд цуглаанд явж байсан хүмүүс. Тэр бүгд Библийн сургууль төгссөн хүмүүс. Энэ цаг үед тэд яагаад өнөөдөр тэр хүмүүс яагаад ийм байдлаар болцоосон юм бэ? Нүдэнд харагдахгүй агаарын хүчний эрх мэдлийг баригч нэгэн хүний биеийг хэрхэн эзэгнэж байгаа вэ гэдгийг харах сүнслэг нүд нь нэгдэхгүй байгаа учраас тэд нар Есүс Христ гэдэг нэр надад хэрэгтэй гэж бодохгүй байгаа учраас юм. Тиймээс мөргөл биш харин чөтгөрт өргөл өргөж байгаад чөтгөрлөг мөргөл өргөсөөр байгаад тэгээд гаж урсгал тийм өөрсдийг аврагч гэж зарласан хүмүүс, зүнч гэж зарласан хүмүүс тэг үнэхээр хурцтайгаар өсөж байна. За өчигдөр манай нэг цуглааны ахлагч өөрийнх нь том ах хавдар тусаад мүд амьдрал нь дуусах хорвоог орхих юм шиг юм байна гэж надад хэлсэн. Тэгсэн чинь дүү ахлагчтай. Тэгээд дүүн нь болохоор чанаа маасуулын чанаа дүүн тэгээд нэг л тийм сэтгэл тавгүй байдлаасаа болоод шүн нойр нь хүрэхгүй байсан болохоор пастрын номлыг сонсвол тэгээд нойр хүрдэг, нойр сайн унтах болно гэж сонсож байсан болохоор шүн тэгээд номлол дахиад нэг 50 гэж шийдээд тэгээд номлол ингээд 50 мэгц ингээд нойр зүрмэлж эхэлсэн гэсэн. Тэгээд ийм сүнслэг ертөнц гэж байдаг юм байна. Библи бол
Агаарын хүчний эрх мэдлийг баригч нэгэн эцэс төгсгөлгүй хүнд юу өгдөг вэ гэвэл өөр хилэнгийн хүүхэд бэр амьдруулах тэр арга замыг л өгдөг. Агаарын хүчний эрх мэдлийг баригч нэгэн хүний дотор хүний сүнсэн доторх зай завсраар орж ирээд бидний сүнсийг ийм төөрөгдсөн байдалтайгаар амьдруулгаа гэсэн. Тэгээд энэ дэлхийлэг үгийг сонсоод ийм оюун санааны хувьд нэг ийм эмх замбраагүй байдалтай хүн амьдрахыг өөрөө хүсдэг байгаа. Хүний үгийг сонсох гэж оролдолгүй харин мөн чанар болсон байгаа Бурхны дүр төрхийг өөрийнхөө дотор шинжлэхтэн. Тиймээс Библийг Бурхан бидэнд өгсөн. Ямар нэг теологч, пастор хүн теологийн багшийнхаа ажлыг дуусгаад, пастрын үйлчлэлээ дуусгаад тэтгэврт гарсан хүн нэг юм хачин юм яриад YouTube дээр тавьсан байгаа маш олон хүн үзсэн байлээ. Яагаад Библи тэмдэглэсэн зүйлийг хүн тэмдэглэсэн байтал яагаад Бурхны үг гэж итэг гээд байгаа юм гэж ярьсан байгаа тэр хүн. Тэр хүн Есүс Христийг үнэхээр мэдэхгүй байна. Библиэд дэх 70 хүн цаг 6000 жилийн түүхээр дамжуулан ингэж цаг үе болгоны олон хүн Библийг өөрийнхөө үед бичсэн байгаа. Учир нь Бурхан тэдний сүнслэг нүдийг нээгээд тэдэнд ариун сүнсний онгодыг өгөөд Библийг тэмдэглүүлсэн юм. Тиймээс ариун хүмүүсээр дамжуулан, дахилч нараар дамжуулан, хаадаар дамжуулан ингэж цаг үеийн түүхийн хувьд Библийг бичүүлсэн байгаа. Тэгээд тэр Бурхан шинэ гэрээн дээр өөрөө ирсэн. Тиймээс 12 дагалдагчаа тэрээр босгон, 70 дагалдагчаа цаашид бий болгон өөрийнхөө үгийг тэднээр дамжуулан тэмдэглүүлсэн. Тиймээс тэдний дотор хуучин гэрээ болон шинэ гэрээ нэг Христ нэгдэж байгаа нэг гэдгийг шалгавч харсан нэгэн бол Илч Паул юм. Паул гэдэг хүн нь Есүс Христийн дотор ордог нэгэн шинэ байр суурийг хүлээн авах болно. Үүнийг Үйлс номноос эхлүүлэн тэр Есүсийн дагалдагч нарын загтлууд гэж нэрлээд нийт 27 номоор дамжуулан тэмдэглэсэн. Тэгээ хамгийн сүүлчийн төгсгөлийн үеийг үлдээгээд Есүс Христийн нэрийг мэдэж байгаа итгэгч нар хэрхэн сүнслэг тэмцлэр дамжуулан ялалттайгаар амьдарч болох вэ гэдгийг тэмдэглэсэн ном бол Илчлэлт ном буюу Шинэ гэрээний хамгийн төгсгөлийн ном юм. Тиймээс Эхлэл 3:15 BC болон AD манай эртний өмнөх болон манай эртний солигдох үе мөч гэдгийг харуулсан үйл явдал бол Есүсийн дэлхийлэр төрөөд Голготын толгой дээр өөрийнхөө амийг загалмай дээр өгөн үхлээс амьлах тэр үйл явц юм. Тиймээс бүх дэлхийн бүх хүмүүр бүхэл хараалын системийн дотор амьдрах арга зам нь
загалмайн зам Есүс Христийн амьд оршигч гэдэгт итгэн тэрхүү хүч чадлыг хүлээн авсан нэгэн Есүс Христийн хүч чадалд итгэн тэрхүү нэрийг тунхаглах бүрд биелээ олон хэрэгжих болно. Тиймээс юудэчүүдэд сүнслэг нүд нь хаалттай хүмүүст Еврей 13-ийн дугаар бүлэгт 8 дээр хэлэхдээ Иесус бол өчигдөрч өнөөдөрч мөнхөд амьд оршин байдгааг мөнхөд хിവэрэ гэж хэлсэн байгаа. Үүнийг мэдэхгүй бол итгэлийн амьдралынхаа зуршил жүтгэрт мөргөл өргөж байгаагаас ялгаагүй мэрэг төлөг хурамч шүтэн энд автан амьдрах явдал болдог. Тиймээс жүтгэрт эзэмдүүлсэн хүмүүс муу сүнсээр дүүрэн байгаа хүмүүс ямар нэгэн онлын чанартай үгсүүдэд оюун санаанд татагдаад тэгээд бүр гүн гүнзгийгээр итгэлээс холддог байгаа. Колосай намын 2:8. Тэгээ уншвал мэдэх болно. Тэг гүн ухаан гэж юу юм бэ? Тэг онлын чанартай бодол санаа шүү дээ. Үнэн байхгүй. Онлын чанартай үгс. Тэгэд үүнийг хуурам мэхлэх үйл явц гэж Библи хэлдэг. Биднийг мэхлэн хуурдаг. Урхинд урхиталтын системд оруулах стратеги гэж хэлдэг. Үүнээс болгоомжил. Энэ бол хүний энэ дэлхийн уламжлалт дэс сургаал язгуур юмс илүү гарахгүй гэсэн. Тэр үзлийг дамжуулж байгаа урсгал бол одоо католикч болгон буддийн шашин яг адилхан. Харин та бүхэн зөвхөн Есүс Христ зөвхөн түүнийг л даган явах тун. Зөвхөн тэр бурхан л зам, үнэн, амь. Тэр бурхан диаволын ажлыг нураасан нэгэн Есүс Христ зөвхөн тэр бурхан л та нарын дотор оршин байвал буу сүнсийг хөөн зайлуулах эрх мэдэл танд өгөгдөнө. Есүс Христ та бүхний хаадын хаан, миний амьдралын бүхий л асуудлын шийдвэрлэгч мөн гэвэл сул дорой байдлыг минь найдлыг би засан шинчилж чадах эрх мэдлийг хүлээн авсан нэгэн мөн. Тиймээс та бүхний ямар нэгэн сул талаас болж зов шаналх шаардлагагүй. Харин түүнийг ялан дийлэх Бурхны хүч чадал Есүс Христийн эрх мэдэл танд өгсөн учраас өнөөдөр дахин удаа шин бодол санаан дотор шин хүч сорилтыг эхлүүлээсэй хэмээн Есүс Христийн нэрээр юрууж байна. Бид бол Христийн дотор байвал шин бүтээл мөн хуучин юмсан өнгөрчээ харах тун шин болсон байна гэж 2 дугаар Коринт 5:17 дээр хэлдэг. Та бүхэн сүнслэг байдлаа хамгийн сайн тийм байлгаж тэгээ сүнслэг нүд нь хинээс ч илүү тод нээлттэй байсан нэгэн бол Библиэд хуучин гэрээнд их Йосеф юм. Йосеф энэ дэлхийн хүмүүст байхгүй Бурхны сүнсээр хөдөлгөгдсөн нэгэн байсан.
Та бүхэн Есүс Христийн сүнсээр хөдөлгөгдсөн нэгэн болох юм бол цаг үеэ өөрчлөх эзлэн захирагч нэгэн болох хийгээд та бүхний амьдрал юу ч байсан аль хэдийн та Тэнгэрийн хаанчлалын хаан суудлын эрх мэдлийг тэндээс хүлээж авах нэгэн хийгээд Бурхны хаанчлал болон зөвхт байдлыг газрын хязгаар хүртэл тунхаглах тэр даяанчийн үүрэг дотор амьдрах болно. Энэ үгийг хүлээж авахгүй. Доромжлон шоолж байгаа тэдний оюун санаа эрүүл биш. Тиймээс Израильчууд энэ дэлхийн түүхэнд хамгийн харамсалтай түүхийг авсан, түүхийг бичүүлсэн улсаар Библиэд ч бичээстэй энэ дэлхийн түүхэнд ч бичээстэй байна. Та бидний мэдэж байгаачлан Мойсе гэгч хүн Есүс Христийн гэдэг ганц тэрэл нэрээр юу хийсэн бэлээ? 430 жил Египт улсын байсан бооллуудыг тэднийг 430 жилийнхэн боолчлолоос чөлөөлсөн нэгэн бол Мойсе юм. Мойсегийн хийж байсан ажилд саад бологчоор дүр тоглож байсан Пароны Египтийн хаан Парон болон тэр улс гамшигыг хүлээж авсан. Тэг 3500 жил орчимтэй тэр цагаас хойш одоо хүртэл Египт дахин сэргээгүй байдалтайгаа л байна. Тэр цаг үед Египт бүх дэлхийг нийлүүлэн барьж исэн. Тэдний тэр гялалцсан Египтийн систем өнөөдөр бүгд ингэж түүхийн цаг үеийн дор ингэж баларсан байдалтай. Европ ингээд тэр үед болол Европ бүхэлдээ Египтэд төчиглэн амьдарч байсан. Египтэд бүхий л хоол хүнс арвин элбэг газар нутаг байлаа. Бүх дэлхийд нөлөөллийг үзүүлж байсан Египт Есүс Христийн нэрний сүнсэнд хөдөлгөгдсөн байгаа Мойсегийн эсрэг зогсох бүртээ гамшиг зовлон хүлээн авч байсан. Өнөөдөр энэ чуулганы хүмбэр бүх дэлхийд интернетээр дамжуулан мөргөл өргөж байгаа Бурхны ард түмэн энэ дотор өнөөдөр нэг хүн ч болтугай. Өнөөдөр тунхаглагдаж байгаа Бурхны үгийг хүлээж аваад өөрийнхөө бодол санаа зүрхэнд суулгах юм бол та цаг үеэ өөрчлөх эзлэн захирагч нэгэн болох болно, удирдагч болох болно. Тиймээс Илч Паул гэдэг энэ сүнслэг нүдэ нээсэн хүн жинхнээсээ бүр итгэлээ өвчсөн байгаа үгсийг та бүхэн сонсох тун. Шашнаар хүний сүнслэг нүд нээгдэхгүй. Түүний мэдлэгийн байдлаар Библийг хичнээн харсан ч түүний сүнслэг хараа үл нээгдсэн юм. Үйлс 9:35. Үйлс 9:35.
Энэ Паул Израильчууд болон харь үндэстнүүдэд Есүс Христийн нэрийг тунхаглахаар дуудагдсан сав юмаа гэсэн. Энэ бол Бурхан танарт өгж байгаа үг. Би амлагдсан аврагдахын тулд дуудагдсан нэгэн хийгээд бүхий л газрын хязгаар хүртэл цаг үеийг өөрчлөх, итгэлийг дамжуулах Христийн тавг сав болон дуудагдсан. Энэ үгийг сонссон хүн үхэж байгаа газраас шинэ ам ургах болно. Би эдгээрийн гэрчлэгч нь мөн. Тиймээс Үлс намын 26-гийн 18 дээр Израилийн Херод хааны өмнө энэхүү үгийг тунхагласан. Үлс 26-гийн 18. Тэдний нүдийг нээлгэж тэднийг харанхуугаас гэрлөөд сатааны эрхшээлээс бурхан өөд эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд надад итгэх итгэлээр ариусгагдсдагсдын дунд нүглийн урсгал ба өв хүртэх болно. Би Лазарын хүү Есүс Христтэй Дамаскын явах замдаа уулзсан хийгээд тийхүү миний сүнслэг нүд нээгдэж түүнийг харсан. Эхлэл 3:15 Авраамыг итгэж байсан тэрхүү бурхан Авраамыг бид авралын бурхнаар харах болно. Египтийн боочлол 430 жил зовж байсан Израильчуудыг боолчлолоос чөлөөлсөн Мойсегийн итгэж байсан тэр бурхныг би харсан. Махан биеийн нүдээр биш, мэдлэгийн нүдээр биш, сэнслэг нүдээ нээгээд. Тийм агаарын хүчний ойрхогш гэдэг нь харанхуйг хэлж байгаа. Харанхуй, гүн харанхуй хүний биеийг бүхэлдэн эзлэн байгаа учраас зөвхөн Есүс Христэл хүний нүдэнд харагддаггүй. Есүс Христ харагдаж эхлэх юм бол өвчлөл бол ерөөл сэтгцийн өвчин ерөөлийн гიშгүр болно. Алдаа дутагдал минь, бүтэлгүйтэл минь Христийг гэрчлэх боломж болно. За би бинтэйгээ мэндэлцгээе. Есүс Христ бол намайг бүтээсэн бурхан. Есүс Христ бол намайг шинэ бүтээл болгогч бурхан. Есүс Христ бол миний амьдралын бүхий л асуудлыг шийдвэрлэсэн бурхан. За урт үг хэлэхдээ амьсгал чинь давчтаад байгаа бол
та энгийн үеүүддээ гүнзгий амьсгал авахгүй амьдарч байна гэсэн үг юм. Магадгүй өнөөдөр өвчтөе хүн байгаа бол заавал хийх ёстой нэг зүйл урт амьсгал авч сурах. Амьсгалаа гүнзгий аваад би Есүс Христийн амийн гэрлийг мэдэхгүй улмаас харанхуй болон гүн харанхуй дотор хүлээстэй байсан юм байна. Тиймээс Эхлэл 3:15 эмэгтэй өр удам Месиа Христ бол амийн гэрэл. Тэ үүнийг мэдсэн гэсэн үг юм. Тиймээс харанхуйд байгаа хуучин зүйлс шин зүйлс болох зам бол Есүс Христ бидний зам үнэн амь болж байж өөрчлөгдөх болно. Тэгж байж сатааны эрх мэдлээс Бурхан руу эргэн ирэх хүч чадал өгөгдөх болно. Тиймээс амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байж гэмээн сатааны системээс бид сугаран гарах болно. Эхлэл номын 3:15 дахь Бурхан бол Бурханы мэдлэг, Бурханы хүч чадал, Бурханы сайн мэдээний их үндэс юм. За 3 зүйлийг л хэлье. 1-р Коринт 1:18 загалмайн зам. Энэ бол бид авралыг хүлээж авах Бурханы хүч чадал. Тэг бид өөрсдөө загалмайд цовдогч нөхөх гэж орлолгүйгээр харин Есүс Христэд даатгахад болно. Үүнийг хүлээн Есүсийг хүлээж авах гэж нэрлэдэг. Тэний аврагч болох Христийг л хүлээн ав. Хүлээн зөвшөөр. Зөвхөн тэр л амийн гэрэл гэдгийг тунхаглах тун. Есүс Христэл чамтай үргэлж хамт байж тэгээ бидний тайвшруулагч Бурхан болох болно. Бид Бурхантай нөхөрлөж чадахгүй юм бол хүнтэй л нөхөрлөж байгаад тэг гунигт ганцаардал сэтгэл дотор нь уймран орох тэр үе ирэхэд та яах юм бэ? Орчин үеийн тоног төхөөрөмжөөр эмчлэх боломжгүй өвчин миний дотор орох үед бид тэгээд явах болны норвоогоос. Тэгэл ингэж дуулах байх гунигтай байна. Би гунигтай амьдарч ирлээ. Тийм дуу миний дотроос хэн тийм дууг дуулалдаг бэ? Одоо хүртэл энэ дэлхийгээс тайвшрал, тайтгарлыг олох гэж үе олон дуу эсвэл үгсээр дамжуулан сонсож ирсэн байгаа. Тэдгээр үгсүүд миний дотор минь намайг тийм дүгнэлтэнд хүргээд өөрийн мэдлэггүй миний хөлийг хан мөрөнлөө чиглүүлдэг. Эсвэл өглөө ажилд явах гэж байтал зангиа маань
бүр ингээ хоолойг минь боож байгаа юм оос шиг мэдрэгдэх үе хүнд ирдэг. Үүнийг тэг хүзүүндээ зүгэд гарах биш зүгээр энүүгээр ингээ хоолоогоо боогоо өгчий гэдэг бодол хормын дотор хүний дээр орж ирдэг. Амьдрал ямар заваа юм бэ? Амьдрал үнэхээр гашуун байна. Энэ амьдрал шүү дээ. Та тийм өдөр, тийм мэдрэмж танд ирэхийн өмнө Есүс Христийн нэрийг дуудах тун. Тэгж байж бид ичхүүрт орохгүй. Авралыг аваад зогсохгүй. Та бүхэн бид илүү бат бөх хүчрэхэг болох хамгаалалт миний амьдралд эхлэх болно. Тиймээс энэ загалмайн замыг 2 дугаар Коринт 1:24 дээр хэрэгжүүлэх гэсэн байгаа. Бурхан одоо мэрэгэн өөрийнхөө мэрэгэн байдлыг сайн мэдээний дотор тавьсан. Загалмайн замыг өөр хэн нэгэнд бусад хүмүүст дамжуулан тэрхүү үгсийг өөрийнхөө биеийн дотор тунхаглах юм бол тэгээ өөртөө сайн мэдээг загалмайн замыг хэрэгжүүлж байгаа нэгнийг хараад Бурхан баярлдаг гэсэн 1-р Коринт 1:21 Есүс Христийн нэрээр босоод алхах тун. Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. За тэр нь ямар утгатай үг юм бэ? За тэр бол тэр хоромоо нэгэн өнөөдрөөс эхлэн тэр үг таны дотроос гарах үед ингэж санаа зовлт, зөрчил, айдас бүгдийг нь бариад Есүс Христийн нэрээр диаволоо сатанаа зайлх хэмээн тунгаглах тун. Би сатаны ажлыг нураах, ажлыг үргэлжлүүлэхийн тулд ариун сүнсний дүүргэлт надад хэрэгтэй. Үүний дотор байх үед аянда хүн цаг үеэ өөрчлөн эзэлдэг удирдагч болох болно. Үүнийг Бурхан юу гэж дуудсан хэлсэн бэ гэвэл үнийг хараад Бурхан баярлан бахархдаг гэсэн. Бурхан баярлаж байгаад бол болоо биш үү гэдэг үгэнд хүмүүс дургүй. 7 секундын гайхамшиг гэдэг үгэнд эцэг их хүн хоёр бие биений хооронд хэлээд үз. Одоо болж үзгэж хэлнэ. За 7 секундын гайхамшиг гэдэг нь Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхэд, бүх асуудал дууссан, сатанаа зайл, ариун сүнсний дүүргэл, дэлхийн илгээлт гэдэг үгийг тунхаглангаа амьсгалаа гүнзгий авангаа тунхаглах. Хүний дэ ингэж тайтгарлын дээд тайтгарлал нь 7 секундын гайхамшиг биш гэж юу? Тэгээд 7 секундын гайхамшигаар дамжуулан Бурхан наадтай хамт минутаар ажиллаж байхад үнийг итгэхгүй байгаа бол хүний сүнслэг асуудал илүү гүнзгийрсээр байх болно. 1-р Коринт номын 1:24-ийг харвал Есүс Христ бол Бурхны мэрэгэн ухаан хийгээд Бурхны хүч чадлаа гэсэн. Өнөөдөр та бүхэн Бурхны сайн мэдээгээр Есүс Христэд итгэдэг бүхий л хүнийг хүчрхэгжүүлэх болно гэж Ром номын 16-гийн 16 дугаар бүлэг дээр тэмдэглэсэн байгаа.
Тиймээс Есүс Христийг хүлээж авсан нэг нь ирээдүйг хардаг нэгэн, ирээдүйг мэддэг нэгэн, ирээдүйг эдэлдэг нэгэн, ирээдүйд өрсөлдөгч байхгүй гэдэгт итгэн өнөөдрийг баяр жаргалтайгаар амьдардаг юм. Өнөөдөртөө баяр жаргалтай амьдардаг юм. За манай чуулган 237 диаспора улсын илгээлт энтер байгаа учраас өөхөх өвчнийг ч идэх хүн чадал бурханд байгаад шинэ бүтээлийн гайхамшиг чуулганаар дамжуулан ирдэг тул огтхонч бүү тийхүү шинээр эхлүүлээрэ хэмээн юрууж байна. Хүн нөгөө зүгээр ингээд нүдэнд хараагүй болох юм бол ингээд амьдрал ингээд их духгүй болж эхэлдэг шүү дээ. Мэдлэгийн тал дээр хүн ингэж нүдэнд сохор байх юм бол энэ нийгэмдээ зохицож амьдрах хэцүү. Хэрвээ сүнслэг нүдэн харанхуйлах юм бол юу болох вэ? Хоёр дахь үхлийг чиглэн явна. Мөнхийн сүрлийн замаар явхаас өөр сонголт үгүй гэсэн үг юм. Яагаад билээ гэвэл хүний сүнслэг нүд харанхуйлах юм бол хүн яагаад миний амьдрал, миний бие дотор бодол санаан дотор гамшиг ирж байна вэ гэдгээ мэдхээ болдог. Хамгийн аимшигтай зүйл бол сүнслэг нүдэнд харанхуйлах юм бол энэ дэлхийн харанхуй хийгээд сатаны тэр харанхуй ийм бүх зүйлийг харж чадхаа болоод бүгд ингэж тийм санхүүгийн хүндрэлтэй бүх асуудлууд ингэж хүнийг дээрээс нь хучиж эхэлдэг, дарж эхэлдэг байгаа. Өнөөдөр энэ дэлхийн дээр үе олон хүмүүс бүгдээрээ нэг тийм онш байхгүй өвчин дотор зовн шаналан байна. Сүнслэг өвчлөл яагаад бий болж байгааг мэдэхгүй. Яагаад сүнслэг өвчин тэгтлээ бий болоод ингээд тийм асуудлууд ингээд гамшигуд ингээд энэ дэлхийн ингээд энд тэнд ингээд байнга бий болж байгаа шүү дээ үйл явдлууд. За бодоод үзсгээ энэ дэлхийн улс орон бүр бүгдээрээ нэг хурамч хүтэнд итгэж түнд мөргөж тэгэл хурамч хүтэнээс болоод нэг сэтгэл нь хөдлөөл дуулаад байтал яагаад тэр улс орн нь үргэлж сүрсээр байгаа юм бэ? Харанхуйн хүч чадал хүнийг эзлэн энэ нийгмийг эзлэн байгаа учраас юм. Цаашид бузар муу үл итгэлийн хувь тавилан дотроо зогсон байдалтай байлгүйгээр харанхуйн ханчлалаас Бурхны ханчлал руу шилжсэн өдөр болоосай хэмээн юрууж байна. Эхлэл 3-ын 15-ын талаарх гэрээний амлалтын гэрээ мэдэхгүй бол Есүс Христийн ирэх бодол, ивэл нэгүсэл Бурхны хайрыг хүлээн авах боломжгүй. Мөн Бурхан энэ дэлхийг ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн тул түүнд итгэгч хүн бүр Есүс итгэх юм бол мөхлийг хүлээж авахгүй. Харин мөнхийн амийг хүлээн авах болно. Иохан номын 3:16. Үүнийг амсаж мэдрэх ямар ч боломжгүй гэсэн үг юм. Эхлэл 3-ын 15-ын явж байгаа тэр урсгалыг мэдэхгүй юм бол хүн төвтэй
үзэл бодол нь Бурхныг давхурхдаг л үр дүн гаргадаг. Хүнийг тэр сүнслэг ертөнцийн талаарх ямар ч мэдрэмжгүй байдалтай байлгадаг. Бурханлаг талыг үгүйсгээ зогсохгүй. Гурлаар оршигч Бурхны талаарх сүнслэг нүд нь нэгдэх боломжгүй. Тэгээ Бурхныг хүлээн зөвшөөрч чадахгүй. За өнөөдрийн Библийн хэсэг дээр харах юм бол хүмүүс ч гэсэн яг тэр махан биеийнхээ тэр бодол санаа дотор л зогсон байдалтай байгаа шүү дээ. Энэ Есүс чинь мужаан шүү дээ. Мужааны хүү мужаан шүү дээ. Энэ манай хөршийн залуу байна. Тэр Есүс Йосефийн хүү. Йосефийн хүү мужааны хүү мужаан шүү дээ. Тэгээ Бурхан эцэг Бурхан хүүгээ илгээсэн. Байтал хүмүүс махан биеийнхаа нүдээр л харж байгаа учраас тэр манай хөрш тэр зүгээр хүн. Тэгэл жишээ нь иймэрхүү те. Кимсогон пастор өмнө нь нөгөө нэг тэр махан биеийнхаа асуудал дээр амар зовж ирсэн болохоор одоо тэрийг л ярьж байгаа. Зүгээр тэрийг л ярьж байгаа гэсэн маягтай үгийг хүлээж авдаг. Тэгвэл манай нэг ах штэ таньдаг ахын л нэг өдөө. Гэлтэй Есүсийг зүгээр нэг хөрш хүн гэдгээс илүүгээр харах ямар ч боломжгүй байдалтай. Өнөөдөр Есүс Христийн эрх мэдлийг хүлээж авахыг хүсэж, амсаж мэдрэх хүсэж байгаа хүмүүрийн сүнслэг нүд дахин нэг удаа нэгдэх болтугай хэмээн өрөөж байна. Эмэгтэй өрөөдөн болох Месиа Христ энэ дэлхий дээр 2000 жилийн өмнө ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөн эхлүүлэх болтугай. Тэр Бурхан яагаад ирсэн юм бэ? 3 зүйлдэл итгэх. 1-р Иохан 3:8. Үл итгэгч нь диавол харьяалагдаа гэсэн. Хүнийг одоо хүн төвд үзлийн дотор сүнслэг зүйлсийн талаар ойлгох боломжгүй байлгадаг учраас үүнээс л эхлэх хэрэгтэй. Бурхны хүү Есүс Христийг дээр дамжуулан биднийг авралт хүрсэн хийгээд Бурхны хүү Есүс Христ загалмай дээр цовдлогдсон нас бороод бидний амьдралын бүхий л асуудлыг шийдвэрлэхийн тулд загалмайн үхлээрээ дамжуулан Есүс Христийн загалмайн үхлээр дамжуулан бие шинчлэгдэх болно. Үүнд итгэхгүй сүнсийг минь барьж байгаа хормогийн сүнс Есүс Христийн нэрээр нүрэн унах болтугай. Тэгээ энэ бодол суурийг бид нар энэ бузар сүнснийхаа гэдэгт итгээд тэмцэх юм бол бузар сүнс биднээс зайлах болно.
За би баг байхдаа тэр үед машин цуух мөнгөч байхгүй. Өдөрт нэг удаа автобус явдаг байсан байгаа. Машин цуух чаддаггүй бөөлждөг. Тэгээ өдөрт нэг удаа замаар өнгөрдөг автобусны тэр бензиний үнэрийг үнэртээд л юм огуулдаг хүн байсан байгаа. За тийм манай ээж болонгуудыг тийм бөө мөргөл талтай хүн болохоор нэг тийм бөө авчраад дагуулж ирээд тэгээд намайг ингээ хэвтүүлчин гутаа зэрэг тэр бөө мөргөлийнхаа зан үйлийг хийж эхэлсэн байгаа. Тэгээ бүр ингээ тэсхийн аргагүй бүр ингээ огүүлж тутгаж байсан. Тэгээд нэг нэм бактери шиг юмнууд ингээ амнаас их гарсан юм байна л да. Тэгээд тэд нар ингээд биенээс минь ингэж амаар манд амжуулах гарснаас хойш би автобусанд сууж чаддаг болсон байгаа. За тэгээд нэг махан биеэс ингээд нэг гарцаагүйгээр ингээд нэг юм гарчих шиг болсон. Тэгтээ сэтгцийн хувьд нэг тийм эрүүл биш байдалтай болж эхэлсэн байгаа. Тэгээд би ганданд очиж амьдрах хэрэгтэй болов гэж боддог байсан. Тэгээд би тийм баг сургуульд байхдаа яагаад амьдрал юм жаргалгүй юм бэ гэж боддог. Тэгээд тэр үеэс хойш үннийг хайж байгаад үнэхээр үннийг хайж байгаад диаволын ажлыг устгах Христэл үнэн. Мосенсний диаволын ажлыг нураагч Есүс Христ. Тэгээд бид Мосенсний ажлыг таслан өөрийнхөө биенээс таслахгүй юм бол бүхий л насаараа сатаанд хөтлөгдөн амьдрна. Тэгээд энэ амьдралдаа зовж байгаа дараад нь мөнхийн там руу явна. Тэгээд бид үүнийг нурааж байж, таслаж байж харанхуй хүч чадлаас зогтож чадна. Марк номон дээр бидний золигч бол Есүс Христтэй гэсэн. Тэгээд биднийг аврахаар энэ дэлхий дээр ирсэн байгаа нэгэн бол Есүс Христ гэдгийг мэдээд дутагтун. Тэрээр загалмайн үхлээр дамжуулан надад нэгүслээ өгөн түүний хайрыг мэдэж чадах хуцаар нэгүслээ өгсөн. Зөвхөн Есүс Христийг зам үнэн амь хэмээн итгэх тун. Тэгж бидний дотроос эдгэрлүүд бий болоод тэгээд
өөрчлөлт бий болдог байгаа. Эхлэл номон дээр хэлэхдээ 당신들의 형들이 나를 죽이려고 하고 나를 미친놈으로 교만한 놈으로 ах дүүс минь намайг алахыг хүсээд намайг хүнд хэцүү байдал дотор оруулж байсан ч та нар бүү санаа зов. Тэгээ бүү сэтгэлээ зүрхээ чилээ. Бурхан амийг дамжуулахын тулд намайг та нараас төрүүлээд энэ улс руу, Египт улс руу явуулсан юм аа. 그래서 Бурхан намайг магадгүй надад хэрвээ хавдар байгаа бол тэрхүү хавдрыг минь Бурхан илрүүлэн гаргаад тэрхүү хавдрын минь эд эсүүд хойч үе үр хүүхдүүд минь дамжихгүй байхаар таслахын тулд түүнийг зөвшөөрсөн юм. Дахин архины донтолд хар тамхины донтолтоос сугран гарахын тулд би эхлээд үүнийг ингэж туулахаар Бурхан хийсэн учраас би зөвхөн Есүс Христийн нэрийг л дуудах болно. Өнөөдөр Есүс Христийг хүний байр сууринаар дуудаж, хүний байр сууринаас хардаг тэрхүү хүн төвт үзлийг бид маш хурдан хаях хэрэгтэй. Зөвхөн Христэд найдан дагвал Есүс биднээс юу хүссэн бэ? Хүн төвд үзэл бол хүнийг махан биеийн байр суурь нь дотроо зогсоход хүргэж тийм буу сүнсэн дотор байгаа хүмүүсийн үгийг сонсож түүнд урууд татагдахыг хэлдэг байгаа. Үнэхээр гуйж байна. Тэн сатанлаг ийм сүнстэй хүмүүсийн үгээр дамжуулан өөртөө тайтгарлыг авах гэж бүх хичээ. Харин үнэхээр сайн мэдээний урсгалыг олж мэдээд хэрвээ үнэхээр тэр Христ таныг дуудсан гэж итгэж байгаа бол түүний нэрийг дуудахын хэрээр таны сүнс, бие, сэтгэл эрүүлжих болно. Христ бол агуу эрх мэдэлтэй Бурхан юм. Тиймээс өнөөдрийн Библийн хэсгийн 1-2 дугаар эшлэл дээрээс харуул Есүсийн заавар болон эрх мэдлээр дамжуулан хүмүүсийн амьдрал гайхамшиг бий болсоор байталч гайхамшиг үйлдэгцээр байсан атал хүмүүс сүнслэг үнэн рүү орохыг огт хүсэхгүй байлаа. Эхлэл 3 дугаар бүлгээс эхлэлтэй төрөлхийн гэм нүгэл дотор хүлэгдсэн байгаа хүний мөн чанар бол эсэргүүцэл, давхуурхал, хүнийхээ хэмжээнд сэтгэхээс илүү гарахгүй. Өнөөдөр Бурхны хүү Есүс Христ миний амьдралын бүхий л асуудлын шийдвэрлэгчд үйл итгэлээр харах үед юу гэж хэлж байгаа вэ гэвэл эн чинь нөгөө хажуугийн хорооны мужааны хүүхэд манай хорооны залуу хуршийн анхаас илүүгээр харах боломжгүй. Одоо Есүсийн үйлчлэлийг эсэргүүцээд саад болоод зогсохгүйгээр Есүсийн бурханлаг чанарыг үүсгэж хүн төвхтэй хүний хэмжээний үгийг ярихаас өөр аргагүй. За өнөөдрийн Библийн ишлэл дээрх 4-р ишлэлийг уншицгаая. Марк 6-гийн 4. Есүс тэдэнд иш үзүүлэгч нь төрлөх нутаг төрөл садангийнхаа дунд болон гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав. Эхлэл 3:15 дамлагдсан байгаа бидний аврагч Есүс Христ хэн бэ гэдгийг мэддэг хэрнээ Есүсийн бурханлаг байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа өнөөдрийн Библийн хэсэг дээрх тэр дүр төрхийг харахтун.
Тэгээ Есүс Христийн эрх мэдлийг хязгаарлаж байна. 인본주의적 사고는 이 영적인 세계에 눈을 꼽고 그래서 믿음이 없으면 하나님의 역사를 경험할 수 없기 때문에 사단은 이렇게 사람을 움직이는 거예요. Тэгээ итгэл байхгүй бол Бурхны ажлыг харах боломжгүй учраас Сатан ийм байдлаар хүнийг барьдаг байгаа. 예수님을 유선적으로 관점에서만 도저히 그 이상 그 이하 그 이상의 것을 못 보고 Тэгээ Есүс Христийг махан биеийн байдлаас л харах хэмжээнд. 그래서 육신적인 관점으로만 본 유대인과 바리새인과 서기관들의 그 결과 Тиймээс махан биеийн үдээр л хэмжээнд хүний хэмжээнд л Есүсийг харж байсан тухайн үеийн тахилч нар болон хуулийн багш нарын үр удам харагдахад хүрсэн. Одоо хүртэл 2000 жилийн туршид Израиль Сатаны нөлөөлөл дор хിവэрэл байна. Тэдний үр удам одоо ч дайн дажин гэдэг гал дотор хүлээстэй байна. 시대를 바꿀 수 있는 정복자들이 Цаг хугацааг өөрчлөн эзлэгч нарын хойч төгсгөл нь үнэхээр харамсалтай байдал дотор байна. 하나님의 권능 Бурхны эрх мэдэл, Есүс Христийн нэрийн эрх мэдэл харагдаж байтал махан биеийн дотор хүлээстэй байвал хүний сүнслэг нүд нэгдэхгүй. Есүс Библийн дагуу Йосефийн удам, Давидын үр удам болж энэ дэлхий дээр ирсэн гэдг нь Библиэд бичигдсэн байгаа үгс юм. Сүү тавьсныхаа дараагаар гэрлэх ёслолынхаа өмнө тэгээ Йосефтэй нэг оронд орохоос өмнө Есүсийг биендээ хайсан байгаа. Тийм учраас тэр талаар Йосефч мэднэ, Мариач мэднэ, тэдний эргэн тойрны бүхэл хүмүүс мэднэ шүү дээ. Есүс хүний үр удмаар төрөөгүй гэдгийг. Тэгсэн хэрнээ хүнийхээ хэмжүүр дотор хүлээстэй байсаар байна. Есүс Христ энэ дэлхий дээр Библийн дагуу ирсэн хийгээд бидний гэм нүглийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ирсэн юм. Бүх асуудал дууссан гэж хүмүүс ингээд хэлээд яг энэ хэсгийг итгэл дотор өнгөрөөж чаддаггүй шүү дээ. Итгэл рүү давуу ингэж нэг шат дахиж чадахгүй. Тэгэл болоо Кимсагон Бастер алкоол архины донтолтой байсан гэсэн одоо ч гэсэн угаал явж байгаа. Тэгээд юм ярьж байгаа гэл нэг. Тэгээд тийм хэрвээ бодол дотроо та ингээд зогсон байдалтай байгаа бол тэрхүү төрөгдөл буруу ойлголтоосоо сугаран гараасаа хэмээн хүсэж байна. Тэгээ аврал хүлээж авсан хүн болон авралыг хүлээж авах хүмүүст л ойлгогдох үг бол өнөөдрийн Библийн хэсэг юм. Энэ өнөөдрийн Библийн хэсэг дээр эдэчүүдийн хийсэн алдаа дутагдал юу вэ? Тэгээ тэдний одоо хүн чанар нь муудаа биш, тэг хорон муудаа биш. Харин сүнслэг нүд нь нээгдээгүй учраас л тэдний махан биеэрээ хараад байгаа учраас л тэр хүнийхээ хэмжүүрээс давж чадахгүй байгаа. Тэгээд тэд хүнийхээ хэмжүүрээр харж байгаа. Эн чинь Есүс илээ
энэ Йосеф чинь мужаан. Энэ Йосеф чинь манай хөрш айлын хүн. Тэрнээс илүүгээр харах боломжгүй. Бид нартай байнга л хамт амьдарч ирсэн хүн шүү дээ. Одоо энэгээр дамжуулаад юу л би болов гэж. Эрх мэдэл бий болж Бурхны хүч тэнд ажиллаж байгаа нь мэдрэгдэж байгаа хэрнээ бүрий итгэж чадахгүй. Хүнийхээ хэмжүүр дотор л тэд боцоор яаж ийм хүнийг Бурхны хүүхэд хэлж чадах юм бэ? Биднийг аврах нэгэн сатаны ажлыг нураах нэгэн тийм юм гэж хаана байдгийг. Эсвэл мөн Есүс Христийн нэрийг дуудлаа гэд бүү амьдрал нэг айхтар нэг сүртэй юу гинт болох юм уу? Хүн яагаад сүрдэг вэ гэдгээ мэдэхгүй бол хүний хойч үуч сүрнэ. Та бүхэн үнэхээр өөрөө нурж байгаа гэдгээ сүнслэг байдлаар харж чадахгүй бол бидний үр хүүхдүүд ч нурах болно. Тэгээ бид энэ дэлхийн одоо гар хөл болж эсвэл одоо ямар нэгэн мэдлэгийн гар хөл болж байвал бид Бурхны хүнээр амьдран гэх ямар утга учиртай юм бэ? За өнөөдөр хоёр зүйлийг л хийцгээе. За би биндээ хэлье. Есүс Христээр л сатаныг ялъя. Тэгээ энэ нэрийг л мэдэхгүй бол бид сатаныг ялах ямар ч боломжгүй. Сатан бол хүний биед өвчлөлийг авчирдаг нэгэн. Бидний сүнсийг булааж, биднийг өхүүлэхийн тулд хараалын зам руу чирэн явагч нь сатан. Та бүхэн энэ дэлхийн ёс зайгийг даган махан биеийн нүд болон мэдлэгийн нүдээр мэдлэг мэрхүү ухааны нүдээр л амьдрахад хүргэдэг нэгэн бол энэ дэлхийн харанхуй ертөнцийн хүч болох сатан учраас Есүс Христийн нэрээр сатаны ажлыг эсэргүүцэхтэн. За өөр нэг нь хүнтэй харилцах харилцаа. Тэг хүнтэй харилцах харилцаандаа ялалт байгуулах амжилттай байх боломжгүй болгодог. Тэг хүн амьдрах тусмаа өстөн дайсан л нэмэгддэг байдалтай. Тиймээс цаашид хүмүүсийг өөрийнхөө дайсан болгонгүйгээр хүнд амийг өгч хүнтэй харилцах харилцаантай ялалт байгуулсан тийм сэтгэл булаам гоёмсог нэгэн болоосаа гэж өрөөж байна. Надад олон янзын нөгөө нэг үгсүүд их сонсогддог. Пастор тэр хүн тийм хүн, энэ хүн ийм хүн гэх хүмүүс. Тэгэл ийм тийм яриа ер нь их сонсогддог л доо. Гэхдээ хэрвээ би тэрийг бүгдийг сонсоод энд ингэж ярьж эхлэвэл юу болно гэж бодож байна. Хэдэн жилийн өмнө гадаа мөргөл дуус 20 дугаар мөргөл дуусаад хоол идгээ явж исэн чи манай нэг нөгөө нэг хэлээ нэг эмэгтэй үйлчлэгч пастраа ингэ суудаад явсан гутан зэрэг би ингэ үгүй гэж хэлсэн байгаа. Тэгээд тэнгуут нь ингээд сухацсан юм байна. Чиний тэр замын цааш нэг харсан шүү. Тэгээд зураг дараад. Тэгээд нэг өөрийнхөө мэдрэмжийг бичээд манай их рүү явуулсан байлээ.
Тэгээ би эзний өдрөөр гэртээ орсон чинь ингээл эхнэрийн минь царай нэг л тийм бүрдгэр байгаа. Тэгээ би тэгээд тэр үедээ шууд ингээд юм хэллэггүй. Дараа нь ингээд хэлсэн ингээ асуусны надаас ингэж сууж байгаа. Пастра та тэр нөгөө нэг эмэгтэй үйлчлэгчд дуртай юм уу? Би юм уу? Дуртай штэ надад дурггүй итгэж чи хаана байдгийг. Тэгээ яг үнэндээ ямар ч асуудал байхгүй штэ нэг гигэн цагаан өдөр зам хүндлэн гарахдаа нэг эмэгтэй хажуунаас суглаа гэд тэгэл тэрийг нэг ингээд ургуулan бодоод тэ ингээ ямар хэрэг байдгийм байгаа юм. Тэгээ хосуудын харилцаан дотор ялалттай амжилттай байх нь бүхий л асуудлуудыг нь хучих явдал юм. Дараад хучаад өнгөрүүлэх. Тэрс нэг таньдаг пастор нь юм шиг байна л та. Тэгээд эхнэр нь нөгөө нэг бүх асуудлыг нь л ингээд хучиж өгдөггүй байсан юм уу? Ямар ч байсан тэгээд тэр пасторгоо өвчин тусаад нас бараад эхнэр нь одоо ч цагийн ажил хийж үр хүүхдүүд нь ч ямар ч амжилтгүй амьдардаг. Тэгээ бид нар ингээд жижигхэн байгаа зүйлсүүдийг ингээд хорон муу болгож өөрчлөөд тэгээд биенийхээ жижигхэн асуудлыг хучиж өгч чадахгүй байх юм бол бид яаж илүү хол явж амийг бусдад дамжуулах юм бэ? Бид бол сайн мэдээний хүмүүс хийгээд бид энэ дэлхийн төгсөл хүртэл сайн мэдээг дамжуулах ёстой гэвэл хэрвээ би Бурхны хүнээр энэ дэлхий дээр амьдрангаа дэлхийн хязгаар хүртэл илгээлтийг хийн гэж байгаа бол эхлээд та хүмүүстэй харилцах харилцаагаа эрүүл болгох тун. Тэгээ үг сонсоод сүнслэг байдал дотор өөрийнхөө өөрчлөхгүй байж яаж пастрынхаа нэг эмэгтэй хажуунаас нь сугцсан гэдгийг тэр хүн хооронд зураг аваад эхнэрлүү нь явуулах тийм юм хийж байгаа хүмүүс. Тэгээд яг би одоо энийг ярьж байгаа. Тэгээ бүгд ингээд эмчлэгдсэн болохоор ярьж байна. Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд. Есүс Христийн эрх мэдлийг эсэргүүцэгч тэг хүний хэмжүүрийг нураахгүй юм бол тэг махан биеийнхээ нүдээр өөрийнхөө махан биеийн хэмжүүрээр биенийг харж тэгээд хоорондоо зөрчилдөж байгаад эцсийн эцэст уулзсан хүн бүртэйгээ өстөн дайсны байдалтайгаар салдаг. Тэгээд бид ийм хүний харилцаанд хүний байр суурийн асуудлаа шийдвэрлэхгүй юм бол сатааны зарц болно. Тиймээс бид сатааны зарц болохгүй тулд бид хамаагүй үг амнаасаа гаргахгүй байх хэрэгтэй хийгээд тэгээ ямар ч байдал дотор хүнтэй ямар ч хүн над дээр ирсэн тэр хүнтэй харилцаагаа эрүүл байлгахын тулд би бодож байгаад ярьдаг байх хэрэгтэй. Бид юу ч мэдэхгүй махан биеийн дагуу дэлхийн арга замын дагуу амьдрах юм бол бидний үр хүүхдүүд маань эцэг эхээсээ болж сэтгэлдээ шархалдаг.
Тиймээс хөр хүүхдүүд чи нэг л өдөр сүнслэг асуудал ирнэ. Тэгэл ямар нэгэн зүйлийн донтолт тоглоомд дунтах, гадуур хэсгүүчлэх тийм л байдалтай болж эхэлдэг. Энэ чуулган бол сүнсийг эмчилдэг чуулган, сэтгэлийн шарахыг эмчилдэг чуулган, таны сүнслэг нүд нээгдэх болтугай. Өөрөө өөрийнхөө биеийг хурдан харахтун. Эхлээл 3 дугаар бүлэг дэх Бурханаас холдсон байгаа төрөлхийн гим нүгэл миний биеийг эзлэж намайг сатаны зарц байхаар уруу татсаар байгаа тэрхүү стратегт бид хөтлөгдөн орж болохгүй. Өнөөдрийн библийн хэсэгдэр сүнслэг нүд нь харанхуйлаад гэсэн байна. Энэ том тосгонд сүнслэг нүд нь харанхуй хүний хэмжүүрээр Есүсийг харсны улмаас тэр тосгонд том гайхамшиг бий болсонгүй. Тэгээ үе олон өвчлөлүүд тэр тосгон дотор эргэлдэж онцлогдоогийн өвчлөлүүд дүүрэн байсан байтал тэд авралыг хүлээж аваагүй учраас тэнд Есүсийн эрх мэдэлж ажиллахгүй байсан гэж байгаа шүү дээ. Тиймээс амьд оршигч бүтээгч Бурханаас хамгаалалт үгүй. Ингээд илүү бат бэх болох ерөөлөгч авч чадаагүй. Тэр ерөөлө алдсан. Аюулгүй орон зай гэж байхгүй байгаа энэ дэлхий дээр айдас, санаа зовлт дотроо гутрал дотор амьдарсаар байгаа. Тэгээд бие нүвчлэх юм бол хичнээн харамсалтай бай. Йосеф ахнар тэгтлээ Йосефийг хэцүү байдалд оруулж байсан ч Эхлэл 3:15 сүнслэг нүдэд нээлттэй байсан Йосеф амжилттай нэгэн болж чадсан юм. Христийн эрх мэдэл бол Йосефийн өөрийг нь эмчлэх тэр эрх мэдлээ гэдгийг Йосеф мэдэж байсан хийгээд хаанд явж байсан ч тэрээр хүмүүстэй харилцаан дотор үргэлж амжилттай байсан. Түгээр зогсохгүй Йосеф өөрийг нь хүчирхийлэгч гэж шорон руу илгээсэн Потифарын эхнэртч амийг дамжуулсан нэгэн юм. Ах トゥ нараа. Йосефийн явж байсан газар болгонд хүмүүстэй харилцаа нь харилцаанд амжилттай байсан. Тэр бүх үйл явдал нь түүнийг Египтийн чадар тэргүүн ерөнхий сайд болох хэмжээнд хүргэсэн шүү дээ. Давид Голиат хоёрын хувьд ч хоорондоо ялгаатай. Давидын хувьд сүнслэг нүд нь нээлттэй, Голиатын хувьд махан биеийнх нь нүд нээлттэй байсан байгаа. Харин Давид юу гэж хэлж ирсэн байвал би чиний доромжилж байгаа төмөн цэргийн эзний нэрээр чам руу очиж байна гэсэн. Голиата чи андуурч эндүрч байна. Яховагийн өмнө илд болон зэвсэгтэйгээр гардаг юм биш. Би аль хэдийн Эхлэл 3:15 дахь сүнслэг эрх мэдэл дотор Бурхны хүч чадлыг хүлээж авсан итгэлийн хүн. Чи Яховагийн өмнө өнөөдөр сүхрэх өдөр ирэх болно. Хүний сүнс эрүүл зогсож байж хүн ялалттай амьдардаг.
압살롬이라는 Библиэлд Авсалом гэж Давидын хүү, Давидын эсрэг улс төрийн эргэлтийг хийсэн хүн шүү дээ. Давид бага зэгээр насан нахиж 너네 아버지 지금 ихэнх үед Давидын эргэн тойронтой хүмүүс аав чинь мүд одоо ингэж амин өвхөх юм шиг байна. Тэгээд тэрээр Соломонд хаан ширээ өгөх гэж байх шиг байна. Чи одоо аавыгаа хүчгүй байгаа дээр өгөхээс нь өмнө Соломон хаан болохоос өмнө хааны эрх мэдлийг авах хэрэгтэй гэж хүмүүс Авсаломд ятгах эхэлсэн. Тэгээд Авсалом сүнслэг нүдний харанхуйлаад хүний үгийг сонсохоос өөр аргагүй болсон байгаа. Тэгээс нэг шүн төрийн эргэлт хийж Давидын унтлагын өрөөрөө хүртэл дайран орж ирсэн. Энэ үед Давид өөрийнх нь эсрэг босож байгаад босго гаргаж байгаа Давид үнэхээр хичсэн. Тэгээд Давид хүүн өөрийнх нь эсрэг бослого гаргасан учраас аль хэдийн цэргүүдээрээ ялах боломжтой байсан ч эцсэндээ хүү минь над руу давцоллоо, зүгээр эндээс цухтъя гэж хэлсэн. Тэгээд толгоогооч гудилгал өргөлгүйгээр хүү минь ингэж надаас уруух хүчтэй гэж явж цухтаж авч байхад нэг зарцсан гэсэн чи зэрэг хажуусан хөө тийм мундаг байсан Давида өнөөдөр чиний сүр алдар дууслаа гэж хашгирч байгаа нэг хүн Давидыг таниад тэр зарцын сүнслэгнүүд нэгдээгүй учраас Давидын цухтаж байгааг хараад Давидын хаанчлал дууссан гэж бодож байгаа. Одоо ингэж чи дуусчтэй гэж хэлж байгаа Давидыг. Тэр үед байсан нэг жанжин түүний толгойг би тасалчихъя гэж байгаа. Тэгтэл Давид миний төрүүлсэн хүүч намаас урвааж бослого зарлаж гаргасан байтал энэ хүн ингэхин ч одоо бас аргагүй юм да зүгээр орхио гэсэн байгаа Давид. Өөрийг нь эсэргүүцэж байгаа, доглож нохорхож байгаа хүнийг одоо сонзонгаа авах биш харин зүгээр тэр чигээр нь орхио гэсэн байгаа. Тэгээ төрүүлсэн үрмэн надад тэгж хандаж байна шүү дээ. Энэ одоо хамаагүй хүн тэгж хэлэхгүй байх ёстой гэсэн үг байхгүй. Тиймээс зүгээр орхио. Эзэн бол Христ, амьд оршигч Бурхны хүн. Тэр эзэн миний замыг мэдэж байгаа. Бурхан яагаад тэр хүний амийг нээгээд би тийм ичхүүрийн үгийг сонсох ёстой байсан бэ гэдгээ мэдхийг хүсэж байна. Хүн төрлөختөний сүнслэг асуудал шийдвэрлэгдэж байж, сүнстэй нь эрүүл байгаагийн адил бүх зүйл нь эрүүл байж сайн сайхан болдог байгаа. Та бүхний сүнслэг нүд нэгдэх үед сүнслэг ёроолж даган ирдэг. Өнөөдөр Есүс Христийн эрх мэдлийг хүлээн эсэргүүцэгч хүний хэмжүүрийг, хүний төвд үзлийг орхисон өдөр болоосай гэж юруу орхисон төрсөн өдөр хамт залбирая. Амьд оршигч Бурхан минь сүнслэг нүд нэгдэх үед үнэхээр ингэж хормоо сүнс харанхуйн хүч чадал энэ дэлхий дээр байдаг юм байна гэдгийг
мэдэж сүнслэг нүдээ нээхийг хүсэмжилдэх тэрхүү үгсийг айлцсан танд талархъя. Одоо сүнслэг асуудлыг эхлээд тайлж чадах нэгүслийг бидэнд өгсөн учраас диаволын ажлыг нураах, гол дүр болгож бидний амьдралын бүхий л асуудлын шийдвэрлэгч, миний золигч Христэд итгэдэг нэгэн болгож өгөөч. Амьдралынхаа шин замаар явх хуцаар бидний зам үнэн ам болсон Есүс Христийг л дагах ивэл нэгүслийг өгж байгаа Бурхан танд талархъя. Өнөөдөр махан биеийн нүдийг минь нээж мөргөлд намайг оролцуулж мөргөлөөр дамжуулан үгийг сонсох боломжийг нэгүслийг өгсөн Бурхан өгсөн учраас одооноос эхлэн бид ямар нэгэн үн цэнтэй ажлыг хайж олж илрүүлэх тийм мөргөл амьдрал байхаар өрөөх болтугай. Бид одоо энэ нийгмийн амьдралдаа ямар байдалтай байх хэрэгтэй вэ гэж халж шаардах тэр сүнслэг нүдийг минь нээсэн тул бид энэ нийгмийн дотор амьдрахдаа юуг хийх ёстой, юуг харах ёстой, Бурхны төлөвлөгөө юу вэ гэдгийг хайж олж чадах хуцаар бидний мэдлэгийн нүдийг ч бас нээх болтугай. Зөвхөн Бурхны хүүхдүүдэд л эдийн сүнслэг нүдийг нээхийн тулд ивэл нэгүслийг өгсөн учраас харанхуйн хүч чадал болон сүнслэг дайнаар тэмцлэр дамжуулан бидний амьдралыг барьж байгуулж бидний амьдралд Бурхны хаанчлал оршин тогтнох болтугай. Үлдсэн амьдралдаа дэлхийн илгээлтийг хийдэг Бурхны ажилчин болгож өгөөч. Одоо сүнслэг нүд минь өвчлөхгүй байхаар өдөр бүр ариун сүнсний дүргэлтийг хүсэмжилдэг залбирлын хүн байлгаж өгөөч. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.